Agent Scott? There hasn't been a murder like this in years. That's James Costa. He claims he saw most of what happened. Look, I'm doing my best here. That man's face was half gone. My son died 19 years ago. All of these men have something in common. Simply a life different from his own. He knows that I'm cooperating with the police. The bait always dies. Something terrible is going to happen. Кино маань Мартин хэмээх нүдний шилтэй даруухан байрын хүү хот хоорондын автобусны буудлын дээр билет авахар зогсож байгаа үйл явдлаар эхэлнэ. Мартин буудлын сандал дээр сууж байсан гитартай залууг анхааралтайгаар ажиглаж байснаа автобусны билетээ авах ба автобусанд суусны дараа өнөөх залууч түүний хажууд сууж таардаг. Гитартай залуу Мартинд өөрийгөө Майт гэж танилцуулан түүнийг пивээр дайлж тэд хоорондоо ярилцсан явж байтал гинэт автобус нь замын голд эвдрэн зогсдог. Автобусыг засах хүртэл дэмий хүлээж суухыг хүсээгүй Мартин Майт хоёрч ойролцоох машин хөсөлдөг газраас машин хөслөн хоёул хамтдаа замаа цааш үргэлжлүүлнэ. Замдаа Майт Мартинд өөрийнхөө түүхийг хуваалцаж хиймэл шүдэ харуулan хойд аав нь түүнийг хүчээр цэргийн сургуульд явуулах гэж оролдохоор нь гэрээсээ зүхтаан хөгжимчин болохоор сийтл рүү явж байгаа талаараа ярьдаг. Майт Мартин зохиосон дуугаа дуулж өгөхөд Мартин ч түүнийг анхааралтай сонсож байгаад замаа хараагүй улмаас машиныхан дуугүй хагарна. Ингээд тэд зам дээр зогсон Майт хагарсан дугуйгаа сольж байтал замын цаанаас машин ирж яваа харагдаж үүнийг хараад Мартин шинэ найздаа энэ талаар анхааруулахын оронд их л сэжигтэй харж байснаа түүнийг хурцтай ирж явсан машин руу хүчтэй өшгөлдөг. Үүний улмаас Майт машинд мөргүүлж харин машины жолооч машинтайгаа онхолдон газар дээр амьсгал хураана. Мартин хөдөлж чадахгүй болсон ч амьсгаатай хിവэрэ байсан Майт дээр очиод хажуудаа байсан том чулууг аван нүрлүүн чулуугаар цохиж алдаг. Ингээд тэр Майтийн хамаг эд зүйл бичиг баримт гитарыг аван яг л Майт шиг аашлан жихүүцэн байдлаар түүний зохиосон дууг дуулан тэндээс явах нь харагдана. Улмаар энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа Канадын Монтреалд барилга барьж буй газраас нэгэн цогцос олдно. Цагдаа нар энэ хэргийн учрыг олох гэж хичээсэн ч хэрэг уламл төвөгтэй болж байсан тул хэргийн мөрдлөгт тослуулахаар Америкээс холбооны мөрдөгт овчооны хамгийн чадварлаг мөрдөгчдийн нэг Ильяна Скоттыг урьж авчирдаг. Ильяна ямар нэгэн гэмт хэргийн учрыг олохдоо маш өвөрмөц арга барил хэрэглэж өөрийгөө хохирогчдын оронд тавин тэд амь насаа алдах үедээ яг юу харж юуг мэдэрснийг өөрийн бие дээрээ мэдрэн ойлгох гэж оролддог байв. Ингээд Ильяна цогцыг олсон газарт ирж хэсэг хөвцснийхээ дараа цагдаа нарт энэ хэргийн талаар олж мэдсэн зүйлсээ хэлнэ. Цагдаа нар алуурчин хохирогчийг өөр газарт алаад дараа нь энд авчирч болсон гэж бодож байсан боловч харин Ильяна санал нийлдэггүй. Тэр алуурчин энэ гэмт хэргийг удаан хугацаанд төлөвлөж хохирогчийг олон хоног мөшгөж бүх зүйлийг нь судалсныхаа дараа түүнд зориулан яг энд урьдчилан бууж ухаад эндээ алсан гэдгийг олж мэдсэн байдаг. Үүнийг сонссон цагдаагийн даргуулан мөрдөгч Эмил Ильянагийн чадварыг гайхан биширсэн боловч харин мөрдөгч Жозеф ямар нэгэн гадны тусламж авалгүйгээр өөрсдөө энэ хэргийн учрыг олохыг хүсэж байсан тул түүнд эргэлдсэн янзтай байдаг. Ингээд Ильяна энэ хэргийн учрыг олохоор ажилдаа ханцуу шамлан орж өдөр шөнөгүй энэ талаар судлан бүр хоолой идэхтэй хүртэл хэргийн газрын аимшигтай зургуудыг эсрэг талынхаа сандал дээр тавин зургуудыг харангаа хооллож байв. Гэтэл удалгүй машины зогсоол дээрээс өөр нэг хохирогчийн цогцос олдох ба хохирогчийн нэрийг Морин гэдэг бөгөөд өмнөх цогцостой яг адилхан байдлаар амиа алдсан байжээ. Хохирогчийн хоолойг боогоод дараа нь чулуугаар нүрийг нь юучгүй болтол нь бяцалж алсан байсан тул цагдаа нар үүнийг нэг алуурчны хийсэн хэрэг гэж үзэж байв. Гэхдээ энэ удаад алуурчныг хохирогчийн гарыг тасалж амжихаас өмнө гэрч гарч ирэн түүнд саад болсон байж таарав. Гэрч болсон бүх зүйлийг харсан бөгөөд энэ нь Джеймс Костка гэх урлагийн бүтээлийн 8 хийдэг ир байв. Джеймсийг эхлээд Жозеф байцаасан ч тэр Джеймсийн ярьсан зүйлс хоорондоо нэг л авцалдахгүй өгсөн хариултууд нь нотоор байна гэж сэжгэлдэг. Үүний дараа Ильяна өөрөө Джеймсийг байцаах бөгөөд ингэхдээ тэр Джеймсийн гаргаж буй зан авир нарийн ширийн үйлдэлийг маш сайн ажиглана. Байцаалт дуусны дараа Ильяна Джеймсийг алуурчин биш харин жирийн нэг гэрч гэж үздэг. Учир нь түүний олж мэдснээр алуурчин солгоо гартай бол Джеймс зөв гараараа зурж бас тамхи татж байв. Мөн сэтгцийн өвчтэй алуурчид гэмт хэргийг хоол идэхтэй л адил ердийн зүйл гэж боддог цус хараад ч ямар нэг хариу үйлдэл үзүүлдэггүй бол харин Джеймс алуурчны хохирогчийг алахдаа ашигласан зэвсгийг хараад маш их айж цочирдож байсан тул алуурчин байх магадлал бага байлаа.
Харин энэ зуур хэвлэл мэдээллийнхэн цуврал алуурчин аллаг үйлдээд байгаа тухай олж мэдээд цагдаа нар алуурчныг яагаад барьж чадахгүй байгаа талаар асууж лавлан тэднийг төвөгтэй байдалд оруулдаг. Удалгүй тэд барилга барих газраас олдсон цогцсын хэн болохыг нь тодорхойлж чадах ба хохирогчийн эгч нь дүүгээ таньсан байжээ. Мөн түүний хэлснээр дүүг нь Хенри гэдэг бөгөөд тэр сураггүй алга болоод ердөөл хитгэн хонсон байв. Хачирхалтай нь Хенри өгсөн ч гэсэн хэн нэгэн түүний банкны картыг нь одоо хүртэл ашигласаар байгаа болж таардаг. Энэ нь алуурчин хохирогчийн банкны картуудыг аваад хувьдаа ашиглаж байгаа гэсэн үг байв. Ильянаг Жозеф, Эмил хоёртой энэ тухай ярилцаж байх үеэр Джеймсийн алуурчныг зурсан зурагтай тохиох этгээдийг олсон талаар дуудлага ирнэ. Ингээд тэднийг очиход с 'жигтэн нэгэн буудалд өрөө түрээсэлж байгаа түрээслэгч болж таарах бөгөөд тэр буудлын эзэнд түрээсээ 3 сараар урьдчил төлсөн ч тэр цагаас хойш дахин харагдаагүй байна. Ильяна, Эмил хоёр с 'жигтний өрөөг нэгжиж байгаад маш аимшигтай усан цогц олдог. Шинжээчид уг цогцыг Вильям Кларк гэдэг хөлөг онгоцны цагийн ажилтан болохыг тодорхойлох ба өмнөх хохирогчдын нэгэн адил хэн нэгэн түүний картыг нь саяхан ашигласан байдаг. Тэд буудлын эзнээс с 'жигтний утасны дуудлагын жагсаалтыг авах ба с 'жигтэн Ребека Ашер гэдэг хүн рүү бараг 20 гаруй удаа залгасан байдаг. Харин Ребека Ашер гэдэг нь киноны эхэнд гарсан нүдний шилтэй хүү болох Мартин Ашерийн ээж байж таардаг. Ингээд Ильяна хүүгийнхэн тухай асуухаар Ребека Ашертэй очиж уулзна. Тэр ярианыхаа үеэр Мартин 20 жилийн өмнө өнөөх машины ослын үеэр нас барсан гэж бүртгэгдсэн болохыг олж мэдэх бөгөөд тухайн үед цагдаа нар хэргийн газраас олсон цогцыг Мартиных гэж үзжээ. Учир нь цогцсны нүүр танигдахгүй болтлоо гэмтэж биеэс нь зөвхөн Мартины бичиг баримт олдсон байв. Хэдийгээр Ребека хүүгээ өгсөн гэдэгт эргэлзэж байсан ч цогцыг Мартины нэрээр оршуулсан байна. Мөн Ребека Ильянад гэр бүлийнхээ нэгэн харамсалтай түүхийг хуваалцаж Мартин Риз гэдэг ихэр ахтай байсан талаар ярина. Хэдийгээр Мартин Риз хоёр эхрүүд боловч хоорондоо огт өөр байжээ. Риз ухаалаг, хүн бүрт хайрлагдсан сайхан сэтгэлтэй хүү байсан бол Мартин ганцаардмал зожиг нэгэн байв. Тиймээс ч Ребека Мартинаас илүү Ризийг хайрладаг байсан байна. Эхрүүд 14 настай байхдаа завиар зугаалахаар явж энэ үеэр Мартин ус руу унахад Риз ч түүнийг аврахаар араас нь үсэрчээ. Гэхдээ харамсалтай нь зөвхөн Мартин амьд гарч Риз усанд живж амиа алдсан байна. Энэ явдлаас хойш Мартин Ребека хоёрын харилцаа хөндөрч муудсан бөгөөд учир нь Ребека Мартиныг ахыгаа зориуд алсан гэж бодож байв. Мартин ч маш хэрцгий догшин ааштай болж хулгай хийх донд туссан ажээ. Улмаар тэр 16 настайдаа ээжийнхээ бүх гоёл чимэглэл, үнэт эдлэлийг хулгайлаад гэрээсээ оргосон байна. Ингээд 2 жилийн дараа Ребека хүүн машины ослын үеэр нас барсан гэсэн мэдээ хүлээн авчээ. Гэсэн ч хачирхалтай нь Ребека саяхан хүүгээ усан онгоцны буудлын дээр олж харсан бөгөөд Мартин үхээгүй амьд мэнд байв. Тэр энэ тухай цагдаагийн газарт мэдгдсэн боловч тэд Мартиныг үхсэн гэж бодож байсан тул хэн ч Ребекагийн үгэнд итгээгүй байна. Харин Ребека их хүн хичнээн жил өнгөрсөн хүүгээ танихгүй байна гэж байхгүй гэж зөрөөд тэр эрэхтээ Мартин мөн байсан гэдэгт итгэлтэй байв. Ильянач Ребекагийн ярьсан зүйлд итгэж үүнийг баттай болгохын тулд 20 жилийн өмнө Мартины нэрээр оршуулсан өнөөх цогцост задлан шинжилгээ хийлгэнэ. Ингээд задлан шинжилгээний хариу гарч Мартин багада 100 гараа хугалж байсан бол харин өнөөх цогцос гараа хизээж хугалж байгаагүй болохыг тогтоодог. Ингэснээр Мартин Ашер одоо ч амьд гэдг нь тодорхой болж Ребекагийн аюулгүй байдалд санаа зовсон цагдаа нар түүнийг цагдаа нарын хамгаалтанд дор зочид буудалд түр байрлуулна. Харин энэ зуур Ильяна Ребекагийн гэрийг нууцаар шалгаж үзэхээр шийдэж энэ тухайга зөвхөн мөрдөгч Эмилд л хэлдэг. Тэр Ребекагийн байшинд ороод номын шүүгэн нэг л нотой байгааг анзаарч шүүгээг холдуулан Мартины нууцаар амьдарч байсан нууц өрөөг олно. Ильяна нууц өрөөнөөс Мартины сэтгэл санаа эрүүл биш гэдгийг нотлох хачирхалтай дүрстэй хүүхэлдээнүүд олдог. Дараа нь тэр сурсан зангаараа өрөөн дотор хөвтөөд Мартины оронд өөрийгөө тавин түүний юу мэдэрч, юу харж байсныг мэдрэх гэж оролдож байтал гинт хэн нэгэн түүн рүү дайрдаг. Ильяна харанхуйд халдагчийн царайг харж чадахгүй тэмцэлдэж байтал өнөөх итгээд ч зугтаж алга болно. Ильяна хэдийгээр өнөөх итгээдийг харж чадаагүй ч энэ нь Мартин Ашер байсан гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд харин Мартин яагаад боломж байгаа дээр өөрийг нь алаагүйг маш их гайхдаг. Дараа нь тэр зочид буудалдаа ирээд баананд амрангаа утсаар ярьж байгаад хэргийн газруудын зураг хараад хохирогчдын нас жилээр хөгшөрч байгаа хачирхалтай зүй тогтлыг анзаарна. Ингээд тэр маргааш нь бусад мөрдөгчдийг дуудаад тэдэнд олж мэдсэн зүйлээ танилцуулах ба түүний олж мэдснээр тэдний хөөж байгаа цуврал алуурчин бол Мартин Ашер бөгөөд түүний хамгийн анхны хохирогч нь 20 жилийн өмнө нас барсан Майт байжээ. Тэр цагаас хойш Мартин тасралтгүй хүмүүсийг алж эхэлсэн бөгөөд түүний гол зорилго нь хохирогчдийнхоо нэр, бичиг баримтыг хулгайлж тэдний амьдралаар амьдрах байв.
Ингээд сүүлийн үеийн аллагуудаас харахад энэ бүрч тодорхой болох бөгөөд тэр эхлээд Хенриг алаад дараа нь түүний дүр тойрон Хенригийн амьдралаар амьдарч бүр татварыг нь хүртэл төлжээ. Хэдэн өдрийн дараа тэр Кларкийг өөрийнхөө байгаар сонгож түүнийг алсан бөгөөд тэр Кларкийн амьдралаар амьдарч байхдаа дараагийн хохирогч болох Мориныг алсан байв. Мартин өөр хэн нэгний дүрд хувирхдаа мэрэгсэн нэгэн байсан ба гэхдээ үүний шалтгаан нь сэтгэл зүйтэй холбоотой байжээ. Тэр сэтгцийн өөрчлөлттэй байсан бөгөөд өөрийг нь хинч хайрладаггүй. Хизээч хинээрч хайрлагдахгүй гэж мэдэрдэг байв. Ялангуяа төрсөн ээж нь түүнийг үзэн яддаг байсан болохоор энэ нь түүнд бүрч хүчтэй нөлөөлсөн байна. Улмаар тэр өөрөөсөө зогтохын тулд бусад хүмүүсийг алж тэдний дүрд хувиран тэдний амьдралаар амьдардаг байжээ. Түүний Ильянаг алаагүй шалтгаан нь Ильяна эмэгтэй учраас түүний дүрд хувирч чадахгүй болохоор алаагүй байна. Удалгүй цагдаа нар гэрч Джеймсийн галерей руу хулгайч нэвтэрсэн талаар дуудлага хүлээж авна. Ингээд тэднийг очиход хачиргалтай нь Джеймсийн галерей руу нэвтэрсэн этгээд галерейг нь бүснөөсөн хэрнээ дотроос нь юу ч хулгайлаагүй байх нь тэр. Ильяна эргэн тойрноо судалж байгаад Кларкийн нэрийг бичсэн цаас олж харна. Цагдаа нар энэ нэрийг олж хараад маш их гайхах ба учир нь Мартин Кларкийг аль хэдийн алчихсан байв. Харин Джеймс Уильям Кларк гэдэг хүнтэй уцаар ярьсан гэд маргааш орой түүнтэй уулзаж 8-ны талаар ярилцахаар болсноо хэлдэг. Ингээд цагдаа нар алуурчин Джеймс руу Кларкийн нэрийг барин холбогдож түүнийг алах санаатай байгааг ойлгоно. Улмаар тэд Джеймсийг өгөөш болгон ашиглаж алуурчныг барихаар төлөвлөсөн боловч харамсалтай нь тэдний төлөвлөгөө бүтлгүүтэж Джеймс хэдэн цагаар хүлээсэн боловч алуурчин уулзахаар товлсон газараа ирдэггүй. Тэд ч Мартин маш нихур нэгэн учраас Джеймсийг мушгиж байхдаа цагдаа нар түүнд өргөх тавьсныг олж мэдээд ирээгүй байх гэж таамаглана. Алуурчныг барих төлөвлөгөө бүтлгүүцсний дараа цагдаа нар Джеймсийг гэрт нь буцааж авчрах ба энэ үеэр Джеймс Ильянатай ярилцж байгаад Ильянад сэтгэл татагдаад байгаа талаараа битүүхэн хэлж орхино. Ильяна ярианы сэдвийг өөрчилсөн боловч үнэн хэрэгтээ тэрч бас Джеймсэд татагдаж эхэлсэн байдаг. Ингээд маргааш нь тэр мөрдөж байгаа хэргийнхэн гэрчид сэтгэл алдарч эхэлсэндээ шаналан цагдаагийн даргатай уулзаад мөрдлөгийн багаас гармаар байгаагаа хэлсэн боловч цагдаагийн дарга хүлээж авдаггүй. Хэдэн өдрийн дараа Джеймсийн галерей дээр үзэсгэлэн зохион байгуулагдаж Ильяна, Жозеф, Эмил гуравч тэнд очин алуурчин гарч ирж магадгүйгээд хүн бүрийг анхааралтай ажиглаж байдаг. Гэтэл үнэхээр ч тэдний таамагласнаар болж хэн нэгэн Джеймс руу их л сэжигтэйгээр харж байх ба Джеймс ч өнөөх хэрийг хараад маш их айсан харагдана. Ингээд цагдаа нар өнөөх хэрийг барихаар хөдөлж эхлэхэд тэднийг харсан сэжигтэн ирж зүхтааж эхэлдэг. Цагдаа нар сэжигтний араас хөөсөн боловч сэжигтэн тэднээс амжилттай зүхтааж амждаг. Тэд алуурчин Джеймсийг заавал зүйл дуусгаж байж санаа намарна гэдгийг мэдэж байсан тул түүнийг илүү аюулгүй хот руу түр нүүлгэхээр шийднэ. Маргааш нь мөрдөгч Эмил Джеймсийг онгоцны буудал дээр хүргэж өгөхөөр ирсэн боловч Эмилийг машин руу юм зөөх зуур сэжигтэн гинт гарч ирээд Джеймс руу дайрдаг. Гадаа хүлээж байсан Эмилч Джеймсийн хашгирахыг сонсоод яаран түүн дээр ирсэн боловч харамсалтай нь Эмил буудуулж амиа алддаг. Энэ үеэр сэтгэл нь нэг л тавгүй байсан Ильяна Джеймсийн байрны гадаа ирэх ба тэр буун дуу гарахыг сонсоод яаран дээшээ гарсан боловч харамсалтай нь бүх зүйл оройтсон байдаг. Эмил амьсгал хурааж харин сэжигтэн Джеймсийг аваад машинд суун зүхтааж эхэлнэ. Ильяна ч машиндаа суун тэдний араас хөөж эхлэх бөгөөд хэсэг хөөцөлдсөний эцэст сэжигтэн Джеймс хоёрын сууж явсан машин онхолдож сэжигтэн ухаан алддаг. Харин Джеймс энэ боломжийг ашиглан хүлээсээ тайлаад машинд байсан бууг аван сэжигтнийг буудаж алдаг. Удсанчгүй алуурчны байсан машин дэлбэрч Ильяна яг энэ үеэр Джеймс дээр ирэн түүнийг дэлбэрэлтээс аварна. Гэхдээ дэлбэрэлтийн үр дүнд алуурчны цогц танигдахын аргагүй болтлоо шатаж харин Джеймсийн гар шаргацсан байсан тул тэр эмнэлэгт хүргэгдэн ойдол тавилдаг. Цагдаа нар тэдэн дээр ирээд Джеймсийг маш их зөрөгтэй байсан гэж магтцгаан Ильяна ч мөн түүний гавьяаг хүлээн зөвшөөрч сэтгэл нь амарсан шинжтэй харагдана. Ингээд алуурчин нас барж хэрэг нэгэнд хаагдсан учраас Ильяна сэтгэл зүрхээ даган Джеймстэй уулзаж түүнтэй хамт шөнийг өнгөрүүлдэг. Харин энэ үеэр Жозеф тэргийн учир хитрхи амархан тайлагдчихсан юм шиг санагдаж нэг л сэжигтэй санагдсан хിവэр байдаг. Маргааш өглөө нь Ильяна Джеймстэй нэг оронд сэрээд нүүрэн цус болж Джеймсийн бие тэр чигтээ цус улсан байхыг хараад алуурчин өрөөнд нь нэвтэрч ороод Джеймсийг алчхаж гэж маш их айсан боловч азар энэ нь ердөөл Джеймсийн ойдол задран цус алдсан хэрэг байж таардаг. Тэр Джеймсийг эмнэлэгт дахин ойдол тавиулж байх зуур Ребека Жозеф хоёртой уулзахаар морг руу явдаг. Ребека моргт байгаа цогц хүү Мартинын мөн эсхийг танихаар ирсэн бөгөөд тэр цогцыг харсныхаа дараа хүүн биш вэ гэж толгоос ихсэрнэ. Цагдаа нар ч юу болоод байгааг ойлгохгүй гайхаж байтал Ребека тэндээс яаран явж цахилгаан шатанд сууна.
Ильяна Ребеккагаас асуулт асуухаар араас нь дагсан боловч Ребекка цахилгаан шатанд суучихсан тул тэр араас нь шатаар яаран буудаг. Гэтэл цахилгаан шатан дотор Джеймс зогсож байх ба тэр Ребеккаг ээжээ гэж дуудана. Ингээд бүх зүйлийн учир тодорхой болж үнэн хэрэгтээ Джеймс Ребеккагийн хүү Мартин Айшер байсан болж таардаг. Цагдаа нарын хайгаад байсан алуурчин нь яг үнэндээ энэ бүх хугацаанд дэрэгдэн байсан байв. Джеймс Жэжигийн хизээч өөрийг нь хайрлаж байгаагүй гэж буруутгаад түүнийг хэрцгийгээр хутгалж алдаг. Хэсэг хугацааны дараа цахилгаан шат хамгийн доод давхарт зогсон хаалган нээгдэхэд Ильяна ирээд цочирдом дүр зураг олж харна. Ребекка аль хэдийн өгсөн байх ба хажууд нь цуснаж болсон Джеймс толгойг нь тасдахаар оролдож байдаг. Ильяна үүнийг хараад юу ч хийж чадахгүй шоконд орж Джеймс энэ боломжийг ашиглан зүхтааж амждаг. Ильяна додоод бүх зүйл тодорхой болж Мартин Хенри Уильям хоёрыг алсныхаа дараа Джеймсийг алж Джеймсийн дүрд хувирсныг ойлгоно. Тэр дараагийн хохирогч Мориныг алж байх үеэрээ баригдан гэрч болж жүжиглсэн бөгөөд харин Джеймс рүү дайрсан үнэн хэрэгтээ зүгээр л нэг уран зураг хулгайлдаг Кристофер гэдэг ир байсан байж таарах ба Джеймс түүнд өртөө байжээ. Джеймс цагдаа нарыг ашиглан Кристоферыг алаад түүнийг алуурчин болгож харагдуулахын тулд машинтай дэлбэлсэн байв. Ильяна энэ бүхнийг олж мэдснийхээ дараа сэтгэл санаагаар маш их унах ба тэр араас нь хөөж байсан алуурчинтайгаа хайр дурлалын харилцаа үүсгэсэн байлаа. Мартин ч ялалтаа тэмдэглэн Ильяна руу залгаж сэтгэл санааг нь улам унгаах бөгөөд холбооны мөрдөх товчоо Ильянаг маш том алдаа гаргасныхын төлөө ажлаас нь халдаг. Ингээд 7 сар өнгөрсний дараа Ильяна ганцаархнаа нэгэн бөглөө газарт нам гүм амьдарч байх бөгөөд тэр Мартины ихэр хүүхдүүдийг тээж байгаа бололтой гидс нь асар томорсон байдаг. Ильяна бүхнийг шинээр эхлүүлэхийг хүсэж байсан ч хэн нэгэн түүнийг ажиглаад байгаа гэдгийг мэдэж байв. Улмаар нэг өдөр Мартин түүн дээр ирэх ба тэр Ильянад бүхнийг шинээр эхлэх санал тавьсан боловч Ильяна татгалзаж Мартин ч маш их уурлан түүнийг цохиж унгааснаа дахин барьж аваад гидс рүү хутгаар дүрдэг. Гэхдээ Ильяна өвдөж хашгирахын оронд харин ч инээмсэглээд гидснээсээ хайж гаргаж ирэн Мартины цээж рүү дүрнэ. Ингээд үнэн хэрэгтээ Ильяна жирэмсэн биш харин гидсэндээ хиймэл гидсхийн жирэмсэн юм шиг жүжиглэж байсан болж таардаг. Ажлаасаа халагдсан жирэмсэн болж ганцаараа амьдарч байсан нь үнэндээ Мартиныг өрхөнд оруулан барьж авахын тулд нарийн бодож төлөвлөсөн өрх байсан байв. Ингээд Мартиныг амьсгал хураахад Ильяна дарга руугаа залгаад даалгавар амжилттай биелсэн гэж мэдээлж байгаагаар кино төгсдөг.